126 гишүүнтэй 5 намын төлөөлөлтөй холимог тогтолцоотой буюу жигсаалтын болон тойргийн гишүүдтэй энэ парламент бүртгэгээс өмнө 2009 онд үндсэн хуулийн их баригч Бярагийн Чимэдгой хэлсэн үгийг би та бүхэнд хэлье гэж бодож байна. Улсын их хурлын гишүүд тухайн тойргоос илгээс ард түмний илж, ард нийтийн нийтлэг эрх ашигын төлөө ажиллах ёстой. Улсын их хурлын гишүүд үндсэн хуулийн энэ зарчим заалтаа биелүүлэхийн оронд нам талаасаа намын идэвхтэй гишүүн, төр талаасаа намын дуулууртай зарц болсон байна. Энэ нь улсын их хурлын гишүүнээр дахин сонгогдох гэсэн атгаг намын элчүүд улсын их хурлд ахархан санаа бодолтой нь холбоотой нь ажиглагддаг. Гайж тарихгүй, гавьяаж байгуулахгүй, нам юуг нь түүнийг нь дагаад явж байдаг болжээ. Сонгогдсон дээр ард түмнийхээ тусын тулд томоохон асуудал шийдэж хэмсэн гэсэн иргэний байр суурь зориг тэдэнд дутагдж байна гэж 2009 онд хэлсэн байгаа. За үүний дараа бид 126 гишүүнтэй болж өнөөдөр жигсаалтын тойргийн гэж ялгалгүйгээр энэ 126 гишүүн олон намын төлөөлөл нийт ард иргэдийнхаа илч төлөөлөл болсон байгаа. Үүнийхээ ачаар парламентээр маш сонирхолтой мэтгэлцээ өрнөж байна. Бид ардчлалыг ямар эрсдэлд орсон байна, яаж хамгаалах уу гэдэг онол талаасаа, практик талаасаа хэлцэж байна. Олон нийт ёс зүй шаардж байгаа. Гэхдээ яг үүндээ бидний хуралдаа сууж гэнэ үү, ямар үг хэллэг хэлж гэнэ үү биш шүү дээ. Энэ авилга хулгайчтай хариуцлага тооцооч гэдэг л ёс зүй шаардж байгаа. Энийг дөрөөлөөд үгэнд нь орохгүй байгаа, дар гисэн конопыг нь дарахгүй байгаа. Энэ хүмүүсийг нухчин дарж тэгээд эргээд дараагийн их хурл юу болох вэ гэхээр гайж тарихгүй, гавьяаж байгуулахгүй, нам юуг нь түүнийг нь яваад агж идэг л ийм л хэдэн нөхдүүд бүрдэнэ. Тэгэхээр энд байгаа 126 өнөөдөр бид нар нэг түүх байгаагүй юм шиг, ирээдүй байхгүй юм шиг ашиглаж болохгүй. Би одоо гишүүдтэйгээ бусад гишүүдтэй ярьж байна. Гэхдээ энэ болохгүй гэсэн шүү дээ. Гэхдээ одоо яах вэ? Чимээгүй дэмжихээс яах вэ? Гэхдээ ямар дарамтанд ороод байгаа? Өөрийнхөө үзэл санаандаа үнэнч байж чадахгүй. Эх орныхоо төлөө зоригтойхон дуу хэлээд дуграад конопо дарж чадахгүй бол энд хэний төлөө суугаад байгаа? Энэ бэм жаргалаас айгаад байгаа юм уу? Дүн гуйсан болгонд нь дүн өгдөг. Өнөөдөр айгүй гоё бүр чухал юм сайхан хэлчихлээ. Нийгэм тулгамдаад байгаа энэ ёс зүйн зөрчилдсөн таны одоо хичээл суудаг, хичээл заадаг үеэс л эхэлж байгаа байхгүй юу? Их сургуулиудад багш нартай авилга хээл ахуул өгж, багшийнхаа хий гэснийг хийгээд нэг юмыг нь орчуулж өгдөг, нэг юмыг нь хийж өгдөг. Али энийг яваад ир гэхээр яваад ирээ тэрнийхээ төлөө дүн гаргуулдаг. Та тэр дүнгийг гаргаж ийсэн нөхөр гэдгээ өөрөө өнөөдөр баталчлаа шүү дээ. Тэгэд ямар ёс зүйгээр улсын их хурлын гишүүнүүд дайрж байна. Жаргалан гишүүн бол Ivy League сургууль төгссөн. Америкийн нэгдсэн улсад би бол хизээч тийм үйлдэл гаргах хүн биш гэж бодож байна. Таны хичээл айгүй бол авилга хээл ахуул өгөхгүй, дүн гуйхгүй бол дүнгийн гаргадгүй байсан тулдаа сурагч нар тийм нөхцөл байдалд очсон баг. Тэгэхээр энэ асуудлыг, ёс зүйн асуудлыг шийдэх гэвэл ийм залхуу дарангууллын асуудал руу битээ аваачаа. Углуургаар нь ханд. Ихтэй сургуулиудынхаа боловсролын чанартаа анхаармаар байна. Энэ сошиал орчиндөө анхаармаар байна. Энэ бэм За асуултаа асуух. За асуултаа асууя. Тэгэхээр энэ ихтэй сургуулиудаа би өөрийнх нь хэлсэн учраас би бүр тодруулаад энэ бэм жаргал доктороос асуучих гэж бодож. Тэгэд 2 хоногийн өмнө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичиг гэдгээ албан тушаалаа нуугаад судлаач доктор гэдэг ажлын хэсгээр орж ирж байсан бол өнөөдөр сайхан бас албан тушаалаа ил дод нээлттэй хэлсэнд баярлалаа. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд бас таны ёс зүй нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаа бас баярлж байна. Бас сая нэг уучлалт гуйх гэж оролдоод уучлалтгүй юу яав нэг тэглээ. За та их сургууль багшилж байхдаа хэдэн оюутнуудад дүнгийн гуйснаар нь гаргаж өгч ийсэн бэ? Таны ёс зүйг өнөөдөр би энэ хэлцэж байгаа асуудалтай холбоотой учраас ноцтой ёс зүйн зөрчил гэдэгт энэ багтах уу? Таны томьёоллоор
За Бямб жаргал ажлын хэсгийн гишүүн хариулъя. Хэлцэх асуудалтай холбоотой асуудлаар хариулнаа. Улирмаа гишүүний асуултанд Дөрөвдүгээр микрофон. Улирмаа гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын ерөнхийлөгч Монгол Улсын үндсэн хууль заасан үндсэн бүрийнхээ хүрээнд хууль санаачлах энэ эрхээ эдэлж Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Түүнийг дагалдуулж холбогдох хууль тогтоомжийн төслийг бас санаачилсан. Би өнөөдөр ажлын хэсгийн гишүүнийхээ хуваар өнгөрсөн хугацаанд ч тэр надаас шалтгаалаагүй шалтгаанаар тэр миний ажил албан тушаалыг бол бичээгүй. Би тэрний төлөө бас хариуцлага хүлээхгүй байна. Хуулиар хүлээсэн үүргээ би биелүүлж өнөөдөр энд ажлын хэсгийн гишүүнийхээ хуваар дээр нь бас би хууль зүйн ухааны доктор хамгаалах гэж би 20 жил зүтгэс. Тэрнийхээ хуваар орж ирсэн байна. Баярлалаа. За. Ерөнхийлөгч маань одоо зөв зүйлийг санаж улсын хурал, парламент, за нийтээрээ бас бид нар ёс зүй дэг журам илүү өндөр байгаасаа, ёс зүй өндөрлөг байгаасаа гэж бодож санаачилсан баг. За хуулийг нь ажлын хэсгийн та бүхэн бичсэн баг. Маш залхуу шийдэл гаргаж ирсэн байна. Өнөөдөр дээрээс нь та ингээд нэг бүрэн эрхийнхаа хүрээнд өргөн барьж байна гэтэл энд тантай л адилхан бас хууль зүйн Монголынхаа толгой болсон хүмүүс наа чинь болохгүй гэдгийг хэлээд байхад ингээл нэг муухарлал энэ л да. Тэгээ өнөөдөр би яагаад таныг ёс зүйгүйгээр таны ёс зүй яагаад энэ асуудалд хамаатай вэ улсын хурлын дарга гэхээр энэ хүн ёс зүй гэдэг юмыг томьёолох гэж орж ирээд байна шүү дээ. Ёс зүй гэдэг юмыг бидэнд томьёолох гэж Тэнгуулаа та нар томьёолно гэд. Энэ тодорхойгүй байдал чинь нэг үл мэдэгдэх хүнд эрх мэдэл өгөхгүй. За дөрөвдүгээр микрофон. Ажлын хэсгийн гишүүн Алтан гэрлийн Бямб жаргал. Улирмаа гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын үндсэн хууль 7 бүлэгтэй. 3 дугаар бүлэг Монгол Улсын төрийн байгууллал гэдэг бүлэг байдаг. Энэ дотроо нэгдүгээрт Монгол Улсын их хурл, хоёрдугаарт Монгол Улсын ерөнхийлөгч, гуравдугаарт Монгол Улсын засгийн газар, дөрөвдүгээрт шүүх эрх мэдэл гэдэг ийм заалтууд байдаг. Монгол Улсын төрийн байгууллал өөрөө энэ байдаг учраас тэр эрх бүхий субъект энэ саналыг энэ эрхээ эдэлж орж ирж байгаа. Эрхээ эдэлж орж ирж байгаа. Тийм учраас Монгол Улсын ерөнхийлөгч төрийн байгууллын хүрээнд багтж байгаа учраас энэ хуулийн төслийг санаачилж орж ирж байгаа гэдгийг дахин хэлье.